Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Хятадд гарсан нэгэн хэргийг ярих гад бэлдлээ. 2002 оны Хятадын Хунан мужийн Жанжайжэ хотын нэгэн нам гүм хөдөө тосгонд амьдардаг эгч дүүс байсан. Том нь 19 настай Жан Али, бага нь 17 настай Жан Ачин. ертөнцийг таних амжаагүй шахам ийм залуу хоёр охин гинэт төрсөн нутгаа орхихоор шийдцгээдэг. Гэтэ энэ нь хөдөө нутгаасаа гарч хот үзье гэсэн мөрөөдөл найдварын аялал огтхонч байгаагүй. Эгч дүүсийн сэтгэл доторх өс хонзонгоор дүүрсэн байсан. Тиймээс сургууль амьдрал ахуйгаа хүртэл орхиод ганцхан зүйлд бүхнээ зориулахаар шийдцгээсэн байсан. Тэдний зорьс газар нь Хятадын баруун захад орших Шинжаан өрөөмчийн орчим маш алслагдсан. Хятад дотроо ч очиход амаргүй тийм нутаг байгаа. Тэнд очиод тэд таньдаг хүн нэг ч үгүй, ердөө хоёулаа 2 жилийн турш амьдрахаар шийдцгээдэг. Тэнд амьдарч авах хугацаанд амьдрах мөнгө олохын тулд тэд гудамжинд лангууд илгэж, хоол зарж, хүн ихтэй ресторанд ажилд орж үйлчилж мөнгө олцоодог байсан. Гэхдээ энэ бүхнийг зөвхөн мөнгө олохын төлөө хийгээгүй. Эгч дүүс ажил хийж, 8 хийх зураа мэдээлэл цуглуулцгаадаг байсан. Тэд үйлчлүүлэгчдэд хандан байн нэг эрэгтэй хүний зургийг үзүүлэн энэ хүн энд амьдардаг гэсэн та өмнө нь харж байсан уу гэж асууж явцгаадаг байсан. Ажил тарсны дараа ч тэд хүмүүс их цуглардаг автобусны буудал, галт тэрэгний буудал руу очин өнгөрөх хүмүүсийн нүрийг анхааралтай ажиглан сууцгаадаг байсан. Хин нэгэн би энэ хүнийг мэдэж магадгүй гэж хэлхэл юм бол хоол авч өгөн тамхи барьж зурган дээр байгаа тэр эрэгтэйгийн сураг мөрийг гаргаж өгөхийг гуйдаг байсан. Эгч дүүсийн энэ гомдолтой түүхийг ойлгохын өмнө 1994 он руу буцаад очие. Тухайн үед эгч нь 11 настай, дүү нь 9 настай байсан. Тэдний аав Жанго хүн нь дунд сургуульд англи хэл биеийн тамир заадаг багш хүн байсан. Тэр огтдоо үргэлж сургалтын үнцнийг онцолж ихийг сурч мэдэх тусам амьдрал чинь илүү хялбар дээр болж чаднаа гэж хэлдэг байсан. Гэвч тэр үеийн Хятадын хөдөө тосгонд эмэгтэй хүүхдэд боловсрал хэрэггүй гэсэн хандлага нэлийн хүчтэй байдаг байсан. Харин боловсролын хүн байсан аавынх нь бодол бол өөр байсан. Тиймээс багаас нь огтдоо орой болгон Хятад англи үлгэрүүдийг уншиж өгдөг байсан. Хэдэн жилийн дараа аав нь багшийн ажлаа орхиж эхнэртэйгээ хамт сургуулийн үүдэнд жижиг дэлгүүр ажиллуулж эхэлдэг. Энэ бизнес нь сайн явж тэд тосгондоо боломжийн амьдралтай айл болцгоодог. Аав нь хүнлэг өглөгч хүн байсан учраас гэрийнхээ өмнө тарьсан Сычуан Перцний мод нь үр жимсээ өгөхөөр хуршүүдийгээ дуудаж хуваалцдаг тийм өөмөр хүн байсан. Ийхүү байдлаар амьдарч байтал тэдний тосгонд айлууд хамтдаа ашигладаг нэг нийтийн худаг байдаг байсан. Гэвч хурш айлын Жаншижо гэх хүн гэр бүлийн өөрсдийн тоосгоны үйлдвэр тариалангийн талбаар бол ус очихоор чулуу үрж нөгөө худгаас дангаар нь усыг эзэмших гэж оролдож эхэлдэг. Энэ бол үнэхээр шудраг бус байсан болохоор тосгоны хүмүүс бол хүчтэй эсэргүүцчихсэн. Жаншижо бол хүч барьтай төрөмгийн хүн байсан болохоор хин нэгэн хэлхийн бол шууд л хүч хэрэглээд тэр хүмүүсийг дийлчихдэг байсан. Тэгээ энэ нь бол мэдээж шудраг бус байсан учраас охтын аав Жанго хүнч гэсэндээ ойрынхоо танилуудтайгаа хамт тэнд очиж эсэргүүцэл илэрхийлдэг. Тэгээд 1994 оны 7 сарын 2-ны өглөө аав нь зориг гарган тэдний өрсөн чулууг нь бүгдийг нь аваад хайчихдаг. Энэ бол мэдээж тосгоныхоо төлөө хийж байгаа үхэлдлээсэн. Ингэхдээ Жаншидо маш их уурлан гахаа ядалдаг том хутгаа барьсаар түүн дээр хурж ирдэг. Тэгээ тэр хоёр бол маргаан үүсгэж аав нь энэ худагчин танаах биш дээ. Яагаад усыг дангаараа өөрийнхөө талбаараа урсгаад байгаа юм бэ? Биднийг бүгднийг хатаж өгөх гэж байгаа мó гэж хэлдэг. Тэгтэл Жаншижо энэ үгийг нь бол бүр огт тоогоогүй ууртаагаар түүн рүү дайрч эцэст нь хутгаараа аавынх нь гарынх нь нэг талыг нь зүсэж орхидог. Аав нь мэдээж энд цочирдон нөгөө гартаа байсан зэт түвшиг багжийг далайж хамгаалах гэсэн боловч яг тэр үед гинт нэг хүн гараад ирдэг. Энэ нь Жаншижогийн эхнэр байсан. Эхнэр нь нөхөртөөгөө нийлж багжийг нь булаах гэж дайран. Тэгээ энэ үмээс самуун дунд бол аав нь нүдээ зээтүнд хатгуулчихдаг. Тэгээд түүний гарын шархтчихсан нүд нь гимтчихсэн цус маш их алдаж эхэлсэн. Тэр мөчид Жаншижогийн 16 настай хүү Жампэйбао бас гэрээс гинтгүүгээд гараад ирсэн. Гарандаа бас хутга орчихсан гарч ирсэн. Тэгээд шархтчихсан байгаа аав эндээс яаралтай зугтах хэрэгтэй юм байна гэж бодоод гүүх гэтэл нөгөө хүү Жампэйбао нь урдаас нь тосож зогссон. Тэр үед бол тэр хүү 16 настай ч гэсэндээ тухайн үедээ бол өндөр нь 150 см орчим жижигхэн биетэй хүү байсан боловч шархтчихсан байгаа аав руу нь хутгаараа далайж түүний нөгөө гарыг нь шархтуулсан.
Тэгээ аав нь бол мэдээж энэ хүмүүсийг дийлэхгүй байна гэж бодоод гэрлүүгээ гүйж байсан боловч шархтчихсан цус алдж байгаа учраас хүүд гүйцэгдсэн. Хүүгийн нүд нь бараг солиорсон юм шиг болд нэг гараараа аавынх нь хүзүүг чангатгаа нөгөө гартаа байгаа хутгаараа түүнийг цээж рүү гүн хутгалж орхисон. Энэ бол бүтэн гэр бүлээрээ нийлж хийсэн ер нь бол хүн амны хэрэгэ гэсэн үг. Хохирогч Чангай хүний дотор эрэхтэн бол гимтэл аван газар дээрээ амнасаа алддаг. Харамсалтай нь энэ хэрэг тосхны голд болсон ч гэсэндээ тосхны хүмүүсийн хинэн ч аавыг нь аврахаар туслахаар гарч ирээгүй. Өөрсдөө яагаад гэх юм бол тэдний гэр бүлийнхнээс маш их айжс учраас хинч гарч ирээгүй. За ингээд амиа алдсан хохирогчийн том охин Жанайли энэ мэдээг сонсоод аавынхаа байгаа эмнэлэг рүү яаран гүйж ирсэн. Аавыг аврах боломж байгаа байх гэж бодсон боловч аав нь аль хэдийн амьсгал хураасан байсан. Энэ үйл явдлын дараа аавыг нь хөнөөсөн гол хүн болох тэр айлын хүү Жампэбо зүгтаачдаг. Тэр гэр бүл төрөл садныхаа тусламжтайгаар мөрөө баллаж алга болдог. Үүн дээр нь нэмээд Жаншижоо өөрөө хүүгийнхаа өмнөөс би хэрэг үйлдсэн гэж цагдаа дээр очиж бурууга хүлээн мөрдөн шалгалтыг бол бодлуулчихдаг. Уг нь бол яг аавыг нутгалж яг амь насанд нь гол нөлөөсөн хүн бол тэдний хүү байсан. Тэгээ тэр хооронд жинхэнэ гэмт хэрэгтэн болвол мөрөөд баллан өөр тосгон руу цогцсон байгаа. Тухайн үе бол 1994 он байсан учраас мэдээж хятадын мөрдөн шалгах технологи бол өнөөгийнх шиг хөгжсөн байгаагүй. Тэгээ дээр нь бол гэмт хэрэгтэн бүртгэлгүй, насанд хүрээгүй, тэгээд мөрөөр нь олоход бол нэлээд хэцүү байсан. Дээрээс нь эцэг их нь хуурамчаар өмнөөс нь хэргийг хүлээж гисэн тул жинхэнэ алуурчин бол мөрдөхөд нэлээд саад гарч ирсэн. За тэгээ эхэндээ бол цагдаа нар нөгөө эцэг Жаншижоог нь барьж хорсон ч гэсэндээ цагдаа нар яг яахаа мэдэхгүй байдалтай байсан. Нэг хэсэг энэ хэрэг намжсны дараа энэ удаа гэмт хэрэгтний их чинь нөгөө нуугдж байгаа дүүгээ өөр газар руу шилжүүлэн 2 удаа нэрийг нь сольж Жампэбо биш Жандимпан гэсэн шин нэртэй болгосон байгаа. Дараа нь тэр гэр бүлийнхээ тусламжаар орон байр ажил олж юу ч болоогүй юм шиг амьдарч эхэлсэн. Харин хохирогчийн гэр бүл бол мэдээж бүрэн нурж унцгаасан тосхныхон бүгд харсан гэмт хэрэгтэн хин гэдгийг мэдэж байсан боловч тэр алуурчинг яг барих боломжгүй байгаа гэдэг нь бол охтын хувьд маш их шонзон болж сэтгэлд нь үлдсэн. Охтын ээж гэмт хэрэгтнийг эрен сурвалжлах хуудсыг бариад өдөр бүр түүнийг хайж адилхан хүн харсан гэх мэдээ сонсогдох юм бол хүүхдүүдэд дагуулад тэр газар руу шууд явдаг байсан. Тэгээ энэ байдлаар бол бүтэн 2 жилийг ээж болон охтууд гэмт хэрэгтнийг хайх энэ ажилд зарцуулсан. Бараг Хунан мужийн их нутгийг нэгдсэн гэхэд хэлсдэхгүй ч харамсалтай нь гэмт хэрэгтэн голд мэдээж тэр гурав олж чадаагүй. За ингээд 2 жил өнгөрсний дараа буюу 1996 онд Эгчдүүст дахин нэгэн гай зовлон тохиолддог. Аав нь нас барснаас 2 жилийн дараа ээж нь гинэт автобусны осолд орж нас ордог. Гэтэл энэ удаагийн хэрэгч гэсэн маш шудраг бус байсан. Осолд 5 хүн нас барж 20 гаруй хүн гэмтсэн атлаа буруутай жолооч зүгээр л бас алга болчихдог. Эгчдүүс бол ээжигээ алдсны нөхөн төлбөр ерөөсөө олж авч чадаагүй. Үүн дээр нэмээд ээж нь нас барснаас хагас жилийн дараа өмнө нь хүүгийнхээ оронд бурууга хүлээж байсан Жаншижооч гэсэн нотлох баримт дутуу гэсэн шалтгаанаар 2 жил шоронд суугаад суллагдсан байгаа. Энэ үед хүү аль хэдийний бүрэн оргож амьдралаа шинээр зохион байгуулад өөр газар амьдарч исэн. Ээж аавгүй болсон 2 охин аав гахтайгаа хамт гэмт хэрэгтнийг хайж исэн. Тэгээ аав гах нь бол тэдэнд тусалдаг байсан. Гэхдээ нэх удалгүй та нар хүүхдүүчүүдээ хизээ батал ингэж явах юм бэ? Та хоёр сургуульд яв гэж хэлээд нэг хэсэг бол хайлтаа зогсон. Тэр хоёрыг сургуульд нь явуулж эхэлдэг. Охтын ээж нь хүүхдүүдийнхээ их сургуулийн төлбөр гээд хангалттай 2 охин хоёулаа их сургуулаа төгсөж чадах хэмжээний мөнгийг бол хуримтлуулцгаачсан байсан. Тэгээ ээж нь нас барсны дараа эгчдүүс өөрсдийнхөө итгэдэг цорын ганц хүнгээд аав гахтаа тэр мөнгөө хадгалуулахар шийдсэн байгаа. Ахлах сургуулаа төгсчөөд аав гахаасаа тэр мөнгийг буцааж аваад их сургуульд суралццгаая гэж бодоод аав гахтаа хадгалуулсан. Гэвч игч Жанайли ахлах ангид орох үед аав гах нь үгээ өөрчлөн би та нарын цорын ганц төрөл гэхдээ эдийн засаг муу болохоор та нараас зөвхөн нэгийг нь л их сургуульд явуулж чадах хэмжээний мөнгө үлдсэн гэж хэлсэн. Тэгээд игч нь тэгвэл дүүгээ явуулъя гэд өөрөө ажилд орё гэд шийдээд байжсэн. Гэтэл 2002 онд дүү Жангачи 17 нас хүрээд аав гах дээрээ их сургуульд орох болсон талаараа хэлээд нөгөө мөнгөө асуусан чинь аав гах нь би та хоёрыг тижээх гэж бүх мөнгийг чинь үрчгсэн. Одоо их сургуульд
та хоёрыг суралцуулах надад ямар ч мөнгө байхгүй. Одоо ер нь та хоёрыг ингээд тижээгээд насанд хүргэсэн хангалттай одоо та хоёр өөрсдөө явж амьдралаа бод гэд тэр хоёрыг гэрээсээ хөөчихсөн. Ингээд тэд гэр бүлчгүй, мөнгөчгүй бүх зүйлээ алдсан. Ургалт, гомдол, итгэл, эвдлэл гээд бүх зүйл нь бол дээд зэгтээ хүрч маш их цөхрөлд орцгоосон. Тэгээ яг энэ үед бол дүүн бидэнд очих газарч байхгүй, хүлээж авах хүн байхгүй. Хоёлаа ингээд үнчин юм чинь хоёлаа зорилгоо биелүүлж аавыгаа алсан хүнийг олъё гэж ихчтэй хэлсэн. Тэр цагаас хойш тэр хоёр нутгаа орхин зөвхөн өш хонзон руугаа бүх зүйлээ төвлөрүүлсэн. Амьдралынхаа бүх зүйлийг зориулж эхэлсэн байна. Гэмт эрхний гэр бүлийг ажиглаж, төрөл садан, нуугдах боломжтой бүх холбоосыг шалган мөшгөж байсан. Ингээд тэр хоёр бол Шинжаан өрөмчид түүрнийг байгаа гэдэг тийм мэдээлэл сонсоод тийшээ нүүц хийсэн. Тэндээс эхэлсэн мөрдлөг 1-2 жил ч биш бүр 17 жил үргэлжилсэн. Эгч дүүс хятадын 10 гаруй том хотуудаар тэнүүчилсэн. Нэг удаа сайн цалинтай үйлдвэрт ажилд орсон ч гэсэндээ өөр газар тийм адилхан хүн явж исэн гэдэг сураг сонсонгуудаа сайн цалинтай ажиллаа орхиод тэр хүний харагдсан гэсэн газар руу тэр хоёр шууд л явсан. Тэгэд энэ хугацаанд бас тэр хоёр ажил хийгээд цуглуулсан мөнгөөрөө машин хүртэл авсан. Тэгээ энэ машинаар бол мэдээж хэрэгтнийг хайхдаа хурдан хүссэн газар руугаа явж очих бодлоор л зөвхөн энэ машиныг авсан байсан. Гэвч удалгүй тэр хоёрын мөнгө дуусч гадаа хонох нь бүр энгийн үзэгдэл болж эхэлсэн. Мэдээж машиндаа бол бас унтах үед их байдаг байсан. Цаг агаар сайхан үед паркийн сандал дээр, хүүтэн үед гүүрэнд орунтдаг байсан. За энэ байдлаар ингээд зөвхөн шонзонгийнхоо төлөө явж байгаад 25 жил өнгөрч 2019 онд нөхцөл байдал өөр тийшээ иргэдэг. Гэмт хэрэгтний эцэг Жанши Жов энэ удаа эгч дүүсийн аавын бушны хажууд зөвшөөрлөхгүй хашаа босгосон байдаг. Энийг сонссон эгч дүү хоёр бол бүр маш их ууралж тэр хүн дээр очин аавыг минь алснаар сэтгэл чинь ханахгүй одоо бүр бушийг нь хүртэл доромжилж байна уу гэд хурцмааргаан дэгдсэн. Тэгэд энэ үед болохоор Жанши Жов хүч хэрэглэж магадгүй болсон тул эгч дүүс цагдаа шууд дууддаг. Энэ явц нутгийн цагдаа нар бол эгч дүүсийг ийм олон жилийн дараа дахиж хараад тэр хоёр одоо хүртэл аавынхаа алуурчныг мөшгөж яваа гэдгийг нь мэдээд цагдаа нарын сэтгэл бол маш их хөдөлсөн. Тэднийг бүхний хайж амьдралаа золиослон явж буй байдлыг нь хараад цагдаа нар хэргийг дахин шинээр сөхөхөөр тусгай баг байгуулдаг. Эгч дүүс тэр хугацаанд цуглуулсан бүх материал баримтаа гаргаж цагдаа нарт өгж идэвхтэй хамтран ажиллацгаадаг. Баримтууд дотор Жанфэбо хожим Жандимпан гэж нэрээ сольсон мөн эгчин дүүгийнхээ орголтод тусалж байсан гих бүх мэдээллүүдийг бичиж тэмдэглэсэн байсан. Үүнд нь тулгуурлан цагдаа нар гэмт хэрэгтний гэр бүлийг наривчлан шалгаж эхэлдэг. Мөрдөн шалгалтын шинж илрээд эхлэнгүүт эгчин сандарч дахин дүүгээ нүгэлгэж далдлах гэж оролддог. Гэвч сүүлдээ хичнээн их нуух гэж оролдоод нэмэргүй болон 2019 оны 9 сард тусгай баг Гвандууд мужид нуугдж байсан Жандимпаныг эцэст нь баривчилж чаддаг. Мөн оргон зайлахад нь тусалсан гэх үндслэлээр эцэг их эгчийг нь ч гэсэн хамтд нь баривчилдаг. Энэ мэдээг сонсоод эгч дүүс бол бүр мэдээж маш их баярлан нулимс урсгаж байсан. Баривчлагдсанаас 1 жил хагасны дараа буюу 2021 оны 3 сард Жампебагийн анхан шатны шүүх хурал болсон. Тэгээ энэ дээр бол Жампеба шууд хэрэгээ хүлээсэн боловч яг гимшиж байгаа сэтгэл бол харагдахгүй байсан. Тэгээд үүнийг нь харсан эгч дүүс тэр хүн заавал хамгийн хүнд шийтгэл хүртэх ёстой. Хэрэг гарснаас 25 жил өнгөрсөн ч тэр огт гимшихгүй эцээ хүртэл шалтак хайж өөрийгөө өмгөөлөхийг хараад бидний сэтгэл зүрх маш их хөндөрлөж төвчгүй байна гэж бүр ингээ уйлж орилж исэн. Шүүх хохирогчийн талд шийдвэрлэж санаатаагаар хүмүүний амийг алсан гэж хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хэрэг хийх үедээ болохоор Жампебо 16 настай хуулиар насанд хүрээгүй байсан учраас шүүх цаазаар авах ялыг бол оноож чадахгүй гэж үзээд насан туршид нь хорих ялыг оноосон. Мөн түүний гэр бүлийнхэнд бол тусад нь түүний орголтонд тусалсан гэж үзээд 3 жилийн ял оноосон. Ингээд эгч дүүсийн өв шонзон хууль ёсны хүрээнд нэг талаар ингээд дууссан мэт боловч тэд үүгээр зогсоогүй энэ хэрэгт холбоотой хүмүүсийг ч цааш нь нийл гаргаж өнгөрсөн 25 жилийнх нь амьдралд учирсан хохирлыг өхөн төлбөр болгож олгохыг нэхэмжлэж гэж оролдож эхэлсэн. Ялангуяа гэмт хэрэгтний таних тэмдэгт бичиг баримтыг нь өөрчилж цэвэрлэхэд тусалсан төрийн албан хаагчдыг ч асуудалтай гэж үзээд иргэний нэхэмжлэл гаргасан. Түүнд нас баралтын өхөн төлбөр сэтгэл санааны хохирол төдийгүй гэмт хэрэгтнийг зүхтах явцад нь тусалсан
сан хүмүүсийн араас хөөцөлдөж байхдаа гаргасан зардлууд, байрны зардал гэх мэтчлэн бүх зүйлсээ эгч дүү хоёр бол нэхэмжилсэн. Тэг мэдээж бол эгч дүү хоёрын энэ бүх мөнгө нь бүх амьдралынхаа туршид бол энэ хэрэгтнийг олоход зарцуулагдсан байсан учраас ингэж нэхэмжлэх нь бол зөв зүйтэй. Гэвч хууль эрх зүйн хувьд бол энэ шаардлагуудыг бүрэн зөвшөөрөхөд хэцүү байна гэж үзээд эгч дүүс зөвхөн аавынх нь огшуудлагын зардалтай тэнцвүүц мөнгийг л гаргаж өгч чадсан байгаа. За ингээд бүх зүйл ингэж дуусан эгч дүү хоёр аавынхаа булшин дээр очиж удаан хугацааны туршид нулимс унгаа суцгаасан. Тэдний хувьд бол аав нь амьдралынх нь багш түшиг тулгуур нь байсан гэж ярьсан. Хэрвээ аав нь амьд байсан бол тэдний амьдрал огт өөр байх байсан. Сургууль соёлоо сайн төгсөж ажил мэргэжилтэй болж сайн хүнтэй уулзраад гэр бүл зохиож аз жаргалтай амьдрах байсан гэж тэр хоёр ярьсан. Тэгээд энэ хоёр охины талаар бол баримтат кинонууд бас нэлээд хэд хийгдсэн байлээ. Тэгээд бүхэл бүтэн амьдралынхаа 25 жилийн хугацааг аавынхаа гинт хэрэгтнийг олохын тулд зарцуулсан маш гайхалтай юм эгчдүү хоёр байлаа. Тэгээд аавынхаа амь насыг хөнөөсөн энэ алуурчны араас үнэхээр тууштай мөрдөж чадсан үнэхээр гайхалтай юм эгчдүү хоёр байлаа. Тэгээд та бүхэн бас энэ хэргийг сонсоод өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. За ингээд сувг дээрээ бас лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй эргээд дараагийнхаа дугаараар уулзцгаая.